Өөртөө чи уулзж байгаад их баяртай байна. Тэгээд одоо би нэг 100 хүн олох учиртай. Энэ бол миний чин сэтгэл. Энэ 100 хүн одоо энэ улс орныг цааш нь аваад явахад жаалж бол тос болох ёстой. Тий. Тэгээд ч гадаа хүмүүс ирсэн хаалга тогшоод байна. Та нарын үеийнхэн. Та нар. Тэгэхээр одоо оруулахаас өөр арга байхгүй. Ягаад гэвэл бид оруулахгүй бол улс орн гомдно. Тий. Улс орны хувь заяа сүүлд нь надаас өрнөх нь. Би бас өртөө байхыг хүсэхгүй байна. Одоо ирээдүйхээ үр хүүхдийнхээ өмнө. Тийм учраас би энэ ажлыг хийж байгаа. Би нэг 100 хүний хөрөг хийж хүмүүстэй танилцуулж танилцуулах төдий ажил шүү дээ. Тий. Биднес танилцахтай жоохон дотоод үлмэд танилцдаг. Тэгээд нэг хүнтэй танилцчаад одоо хүн өөртөө чинь танилцчаад ингээд чимэд дорж гэдэг залуу байна гэдэг бүгд л мэдээд аван тийм ээ. Тэгсэн гарсны чинь дараа заавал тэр нэг унзад хоолойтой нөхөр чинь чимэд дорж гэдээсэн тэр унзад тэгээ сүүлдээ нэг хэсэг хугацааны дараа унзад чимэд дорж болж хувирна. Ерөөсөө Монголын өөрсдийнх нь нөгөө яс таншил юм тэр. Тийм ээ. Чамаг олон хүн хэлжсэн баг. Тэг их ховор хоолой тэг чимэд дорж гэдэг хүн тэг энэ унзад хоолойтой хурал ном эхлүүлдэг мундагдаг том яндаг тийм байл шүү дээ. Тэр өдрийн хурал тэр хүний хоолойны өнгөөр явдаг. Тийм ээ? Тий. Тэр хүн дэглэж идэг тэр хурлыг. Тий. Одоо уншлах сайхан болох тухай. Тэгэхээр унзад чимэд дорж гэж одоо гих боловч аавын нэр хэрэгтэй. Аав чи хин гэдэг. Мөнх жаргал. Мөнх жаргалын чимэд дорж. За ингээд яг хоолой мөн байгаач. Мөнх дахиад нэг хэлээд ихтэй. Мөнх жаргалын чимэд дорж. Тий. Энэ ДЖ тэр үсгүүдийг бол маш тод хэлж байна. Миний мэрэгж одоо эзэмшсэн мэрэгжлэр бол ер нь өөрөө чинь за киноны нэг мундаг гол тийм гол дөрүүдэд хүнд хайрлагдах хэвээр дөрүүдэд дуу оруулах юм бол өөрөө бол гайхалтай дуу оруулна. За диктор хийх юм бол одоо диктор гэдэг маань нөгөө хөтлөгч мэдээ уншдаг хүнийг хэлдэг шүү дээ. Тэрийг хийх юм бол өөрөө бол одоо тунд ажгүй сайхан болно. Түүнээс гадна өөрөө чи бас нэг мундаг одоо сайхан тушаалд одоо ингээд томилчих гээд байна л да. Тэр юу гэхээр Монгол улсын зарилгийг уншдаг болчихвол гүн даг юм болно тийм ээ. Тий. Монгол улсын нэр өмнөөс нөхөр тэрийг улсын баатар цолоор шагнан сугай. Гэхэд бол одоо ер нь бол анир чимээгүй үүсч маш их хүндэл бий болдог. Энэ хоолойны дараа. За би ингээд өөрөө чинь зүгээр л одоо хоолойг чинь магчлаа. Одоо хоёулаа цааш юунд орё. Аав чи юу хийдэг хүн? Мөнх жаргал. Мөнх жаргал. Манай аав ээжээр хоёулаа Өрөнгө аймгийн Баянгол суманд амьдарч ирсэн хүмүүс байгаа. Манай аав бол Баянгол сумын клуб эрхлэгч, соёлын төвийн эрхлэгч, сүүлд нь соёлын төв болж өршлөгдөхэд тийм үү? Эрхлэгч ажиллаж ирсэн. Тий. Үлээвэр хөгжмийн хүн, ерөөд калерник тоглодог хүн. Оо за ер нь хоолой талдал ажиллацгаадаг хүмүүс байна шүү дээ. Тий. Ээж нь манай ээж бас Өрөнгө аймгийн Баянгол сумын нэгдлийн ерөнхий нэгтлэн бодогч ажиллаж ирсэн. Тийм ба. Эдийн засгийн хүн. Эдийн засгийн хүн. Мэргэжлийн хүн байна тийм ээ. Манай ээж энд санхүү эдийн засгийн дэд сургууль одоогийн хуучин санхүүгийн техникум багт нь төгсөөд дараа нь хөдөө аж ахуйн сургуульд төгссөн тийм хүн байна. Зөв. Тэг чи хаана төрсөн байж таарах нь? Би Өрөнгө аймгийн 12 суманд төрсөн. Гэхдээ Баянгол суманд өсөөд Баянгол суманд 10 жилийн сургууль төгссөн. 12 сум гэдэг чинь аймгийн төвд төрөхтэй бол аймгийн төвдөр төрсөн. Төрсөн байна тийм ээ. Өрөнгө радиогийн хөтлөгч болохоор шахуу хүн тэгээд төрж исэн байна. Одоо чи хэд төрж байна? Одоо бид 41 настай. 41. Мөн сайхан да. Одоо ёстой 40-тэй ат дөрөв дарсан тийм ээ. Одоо хийдэг бүтээдэг цаг. Тий. За тэгэхээр би нэг хоёр чиглэлээр яваад байгаа юм. Манай ардын сайхан үгүй. Бие бэлдээд гэж.
бэлдэнэ гэдэг бол тэгээ боловсролын мархан нь шүү дээ. Тэгэхээр хоёулаа энэ чиглэлээр нэг жоохон яриадах тийм үү. За тэгье. Яагаад радиогийн диктор болоогүй вэ? Эсвэл яагаад сүм хийдийн унзад болоогүй вэ? Сонио. Миний баг анхны цагаан толгой бол хөгжмийн нот шүү дээ. Тийм үү? Тий. Тэгээд дараагийн цагаан толгой нь бол төв төсгийн цагаан толгой. Тийм үү. Тэгээд дараа нь бол одоо орчин цагийн Кирилл бичгийн цагаан толгой байсан гэж хэлээ. Зөв. Тий. Яагаад гэвэл манай бол хөгжмийн үнд багаас жоохон хөгжим оролдуулах гэдэг оролддог ус бид нарыг. Хоёрдугаарт манай ээжийн талын хүмүүс бол том лам хүмүүс төр байсан. Тэгээд би одоо бүр жоохон 5 настай байхад бол нөгөө эмээ өвөө дээр очиж шүү дээ. Ихэд анх эхлээл нөгөө төв төсөг бичүүлж үзчихсэн тий. Тэгээд одоо манай ээжийг Гама гэж хүн байсан. Тэгээд тэр нөгөө маа гэдэг үсгийг бичүүлээд энэ маа чи ихийн маа гэдэг шүү гэл. Тэгээд зааж өгчээсэн. Тэгээд яг уу миний боловсрол бол хөдөөгийн сумын 10 жилийн сургууль төгссөн. Баянгол сум гэдэг нь тухайн үед бол 8 жилийн сургалттай сургууль байж байгаа. Хамгийн анхны 10 дугаар анги төгссөн би. Тэгээд Монгол Улсын их сургууль төгссөн. Эдийн засгийн сургууль. Зөв. Бизнесээр төгссөн. Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн сургууль гэж тухайн үед байсан. Одоо бол Монгол Улсын их сургуулийн нийгмийн ухааны сургууль дотор бизнесийн сургууль болоод явж байгаа сургууль байгаа. За дараа нь тэр сургуульда бас магистр хамгаалсан. Бизнесийн удирдлагаар хүмүүсийн эдийн засгийн. Чи тасралтгүй яваад байгаа шүү дээ. Яалаа гэж би дунд нь ингээд сургуулиудын дунд дандаа зайтай явж ирсэн. Дандаа зайтай явж ирсэн. Тэр зайд юу хийгдэж явах вэ? За одоо хоёулаа эхлээд 10 жил төгсөн 10 жилиг бол ерөнхий боловсролын сургууль төгсөөд би Улаанбаатарт ирээд за би ч бас ихний сургуулиа орхиод шууд хөдөө буцаа яваад гисэн. Яагаад явчихсан? За яг хуу тухайн үед яг хуу миний сургууль бас надад их юу байсан болоо гэж боддөө. Одоо анги хамт олон ч юм уу бас байсан байж магадгүй. Нийлж чадахгүй байх тий. Байсан байж магадгүй. Нөгөө талаас бас би ер нь хүмүүсийн эдийн засагт орё гэж анханасаа бодоод чадаагүй. 10 жилийн сургууль төгсөхдөө. Тэгээд бас энэ сургуультай орё гэсэн бас бодол байсан баг. Зөв. Тэгээд хэдэн жилийн хугацаанд бол янз бүрийн ажил хийж явж байгаад буцаад эдийн засгийн сургуультай орж төгссөн л доо. Ямар ажил хийх вэ? 10 төгссөн хөгжтэй. Тийм. Миний хийсэн ажил бол цусан зүйлийн ажил хийж үзсэн. Хамгийн одоо хүнд ажил нь бол энэ 44 гээд вагон буулгадаг газар байдаг штэ. Гурвангийн гүрний. Тэнд цемент буулгаж ясна нэг тодорхой хугацаанд мөнгө олж байгаа. Мөнгө олж байгаа. Улаанбаатарт амьдрах гэж үзэж байгаа хүн штэ. Тэгэд хэдэн настай байх вэ? 18 настай. 18 настай. Тийм би 10 жилийн сургуулиа 17 настай төгссөн. Тэгээд дараа нь бол цемент үрсэн. Өөр зөндөө ажил хийсэн. Дараа нь ундаа хийж үзсэн, талхны үйлдвэрт гурил зурагч хийж үзсэн, үсчний газар үсчин хийж үзсэн. Сүүлд нь их сургууль сурч байгаа хугацаанд бас сургалтынхаа төлбөрийг олох хэрэгтэй шүү дээ хүн чинь тий. Автомашины засварын газарч ажиллаулж байсан. Бас нэг түрээсэлж аваад ажиллаулж байсан гэдэг ажил бол янз бүрийн ажил. Хүнд байсан уу? Ер нь ер нь яг уу би ажил цемент өөрөхөд бол тэсхүү. Эзэн цемент. Насны залуу. Ер нь яг өдөртөө гуруула 2 вагон болгочдөг байсан шүү дээ. Тийм үү? Тий. Тухайн үед бол одоо бол хэцүү хүнд ажиллаа л да. Ер нь яг цемент тухайн үед бол тийм одоогийн шиг юм уудалсан цемент их бага байсан. Вагоноор ингээд нөгөө задгай цемент ирээд тэрийг шууд айлда буулгадаг гэсэн. Тийм ажил хийдэг гэсэн. Яг уу би ажлыг бол тэгж боддог. Манай өвөө намайг бүр бага байхад сур илдүүлдэг гэсэн. Тэгээ би халуун зунаар сур илдэг чинь өсвөр насны хүүхдүүд бол үнэхээр хүсмээр юм биш л дээ. Чи багтаа хань малтай насалдаж ирсэн байна тийм ээ. Тий хөдөө өссөн. Тэгээд би өвөөдөө жоохон тухайн үед сур илдэхээс жоохон хаширдаг тий. Халуун наран жоохон зугатаадаг. Тэгээд манай өвөө надад нэг удаа тэгж хэлжсэн. Чимэдэрч чи сур илдэж байгаа юм биш шүү. Сур чамайг илдэж байгаа. Ямар гоё үг вэ наадах чинь гэж хэлжсэн. Би бол ажлыг бас тэр талаас нь хардаг. Тэр юм ингээд давтаад хийгээд байвал бас хүнд буцаад үлдэж байгаа юм байдаг л дээ. Тухайн үед яг хүнд хүчээр байж болно. Гэхдээ бас хүнийг бас арай жоохон наадах чинь мундаг текст байна, мундаг үг байна. Сур чи сурыг илдээгүй сур чамайг илдэж байгаа шүү миний хүү. Мундаг үг байна. За өвгний үгийг ингээд түмэнд хүргэчлээ. За цаашаа. Тэгээд яадаг.
Тэгээд эдийн засгийн сургуульд сурсан. Эдийн засгийн сургуулийн 3 дугаар курсээс ер нь яг хоо манай сургууль дээр бас олон улсын байгууллагуудын манай сургуулийн багш нар чинь олон улсын байгууллагуудын Монголд хийж байгаа судалгаанууд нэлээд оролцдог. Би бас тэгээд эхлээл мэдээлэл цуглуулаад нэг айлын хаалга тогшоод анкет бөглүүлдэг ажлаас эхлээд судалгааны ажил хийж эхэлсэн байна. Судлаач бол сурч штэ. Тэг яг би эдийн засгийн бизнесээр сурч байсан. Гэхдээ миний сонирхол бол арай илүү эдийн засаг статистикт арай илүү сонирхолтой байсан учраас тий судалгааны ажлуудад оролцож явж байгаа. Тэгээд их сургууль төгсөөд ангийнхантайгаа нийлээд судалгааны компани байгуулсан 2005 онд. Тэгээд тэр компанийхаа захирлаар 2 жил ажиллаад тэгээд 2007 онд бид нар бас өөр ажил хийгээд 2007 ер нь би тэгээд судалгааны ажлыг явьсан. 2005-аас 2009 оны хооронд 4 жилийн хугацаанд судалгааны ажил хийж явж байгаад 2009 оноос буцаад сургуулийнхаа магистрт сурсан. Бас нэг арай жоох магистрийн сургуулийн төлбөр төлчихөөр мөнгөтэй болсон. Мөнгөтэй болоод. Тийм ээ. Тийм бай. Тэгээд магистрийнхаа сургалтыг дуусгаад 2011 онд дуусна. Гэхдээ тэр хугацаанд дан судалгааны ажил хийж байсан. Ер нь миний амьдралын хамгийн их хийсэн ажил бол дан судалгааны эдийн засгийн судалгааны ажил. Гэхдээ судалгааны ажил хийнэ гэдэг чинь байнга өөрийгөө цэнгэлж боловсруулж тийм ээ. Тий, яг нөгөө судалгааны ажил чинь хоёр талтай шүү дээ. Тэр чинь нэг талаас бол эн чинь мөнгө олж байгаа, ажил хийж байгаа. Тийм ээ. Тийм. Тэгэхээр бол тухайн үед зарлагдсан судалгааны тендер юм уу, олон улсын байгууллагуудаас зарласан тендерүүд эсвэл захиалагч компаниудын ажлыг хийж байгаа учраас заримдаа мэдэхгүй салбар руу орно шүү дээ. Тэгээ өөрөө мэдэхгүй судалгааны арга зүгэл мэдж байгаа. Харин миний хэлдэг тэр байхгүй. Тэгээд өргөжж чинь. Өргөн тал руугаа. Тэгээд шахагдсан шүү дээ яхаарахгүй хүн чинь. Одоо мэдэхгүй юм судалж байгаа юм чинь тэгээд бүгдийн ихнээс нь үзнэ тий. Ой би түрүү нэг юмд гайхсан. Чи орж ирэнгүүтээ нөгөө манай гадаа байгаа ургамал юмыг харж ирсэн аа. Юу гэлээ? Яг хөө танай цэцэрлэг их гоё юм байна гадаа. Тэгээд би миний санаа бол би одоо нэг сүүлд хийгээд одоо дуусч байгаа нэг төсөл дээр ажиллаж байна л да. Тэр нь бол Монгол улсын одоо Монгол улсад зөвхөн улаан наманд орсон нэн ховорцсон ховор ургамлуудын гений фондыг үүсгэж байгаа төсөл дээр би зөвлөгөө өгж байгаа байхгүй. Зөв. Тэгээд энэ цэцэрлэгт бас нэг танах цэцэрлэгтээ энэ улаан наманд орсон Монголд л байдаг ургамлуудаас бас нэгийг тариул бас их гоё тий. Гоё гоё. Ирсэн ч гэсэндээ ер нь би энэ байгаль хүн хоёрын холбоо шүү дээ тий. Хүний тархинд л үт юм лээ. Тэр бол би англид байхдаа ойлгосон. Ягаад гэвэл намайг англид сурч байхад ингээд англичууд бол их юу энийг сайн мэддэг. Тийм учраас одоо хурлын өрөөнүүдээ ингээд англид байгаа ховор ургамлуудаар нэрлэлсэн. Хурлын өрөө болгоно. Өрөө болгоно. Одоо нөгөө би нэг тийм зочд бодол сонсч ирсэн. Одоо Клинтон тэргээ нэрлэлсэн гэдэг шиг ховор ургамлуудаар нэрлэлсэн. Ямар гоё юм бэ надад. Тэгэхээр тэнд дотор талдаа тохиолдохдоо тэр ургамлынх нь өнгийг ашиглаж байна. Тэр ургамлынх нь зургийг байрлуулж байна. Гадна талынхаа талбай тэр ургамлаа тарьж байна тий. Тэгэхээр тэнд бол хүн бид нар ч одоо өдөр болго ажилдаа явж байхад нэг анзаардаггүй шүү дээ тий. Тэгэхэд бол тэр байнга сануулж аваад бидний хүрээлэн буй орчинд ийм ховор ургамал, ийм амьд организм байгаа шүү гэдгийг байнга сануулж яадаг. Тэгээд тэр ирээрээ тэнд ирсэн хүн болгон тэр байгальд ойрхон байдаг тий. Манайх ч бас их гоё шүү дээ. Энэ толгойд байгаа юм байна. Манайх ч их гоё шүү дээ. Ингээд манай цэцэрлэг хавар болохоор яг цагт яргуу нүдэлсэн байгаа ч. Яргуу нүдэлсэн. Ийм хин жоох юм тийм ээ. Тий. Яг яргуу цагтаа гарна. Манай гэргийн тарьж байгаа л одоо юм шүү дээ. Тэгээд нөгөө улаан цэцэг төмсний улаан. За тэр гараад ирнэ. Цэний ягаан гараад яг л цагтаа тэгэл яг цагтаа. Тармил цэцэг бол байнга нэг нөхөрөл байгаа тийм ээ. Удаа хугацаанд. За тэгээд цааш нь тий наадах чинь гоё санаа байна. Хүмүүс бас авч ашиглах юм бол одоо хүн Монголын нэг зочд буудалд ороход өрөөнүүд нь одоо ингээл тийм байраар байж болж байна тий. Амьтныхаа нэрээр байж байна тийм ээ. Тий. Уул усныхаа нэрээр байж болж байна. Гол булаг шанныхаа нэрээр байж болж байна. Динозавруудынхаа нөгөө мундаг олон нэрээр байж болж байна. Наач ч гоё санаа байна. За энэ санааг л манай одоо нөхдөд авсан баха тийм ээ. За тэгээд өнгөрсөн хугацаанд за тэгээ 2011 онд магистр хамгаалсан 12 оноос мөнгөтэй болсон сургуульд мастер болцсон. Тэгээд яг бас нөгөө талаасаа бас нөгөө судалгааны ажлын туршлагаараа нөгөө хүний бас орлого чинь багаар нэмэгдээд л явна л да. Тэгээд арай жоохон том төслүүд дээр ажиллаж эхлэв шүү дээ тийм. Тэгээд 2012 оноос би хөдөлмөрийн яамны дээр гэдэг хөдөлмөрийн судалгааны хүрээлэн гэдэг эрдэм шинжилгээний хүрээлэн захирлаар 2 жил гаруй хугацаанд ажилласан. За тэгээд
15 онд ажиллаа өгөөд Англи руу яваад би Шотландд бас 1 жил орчим болсон. Тэгээд буцаж ирээд тэгээд би нэг Америк руу сургуульд явъя гэсэн бодолтой байж байгаа. Тэгээд scholarship энэ төр олдоогүй л дээ. Тэгээд буцаад би ер нь Англид сурах гэж шийдээд тэгээд Англи руу яваад Англид Оксфорд их сургуульд магистр хамгаалсан. Дэлхийн одоо миний сүүлд сонсноор бол номер 1. Тийм дэлхийн одоо Оксфорд их сургууль ер нь энэ сургууль бол 900 жилийн түүхтэй сургууль. Их Монгол улс байгуулагдахаас өмнө байгуулагдсан сургууль. Онцлог нь ерөөсөө 900 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан. Сүүлийн 5 жил 6 жил дэлхийн шилдэг сургуулиудын номер 1-т байгаа Оксфорд их сургууль бол. Яасан сайхан. Тэгээд тэнийг би нэг зураг харж ирсэн нэг одоо хоёулаа ерөөс ингийн. Одоо хоёулаа баримттай ярина. Одоо хоёулаа штэ ингэн. Facebook руу чаар. За. Тэхөө. Тэгээ Facebook-оор харахаар их сайхан юм болно. Би өөр чинь нэг юм сануулахгүй. Би хүнд бас сануулад байгаа юм. Өөрөө бол шодрог хүн. Би мэднэ. Би бас телевизээр шиг өөрөө ярьдаг тийм ээ. Тэгтээ хүн тогтож юу яагаагүй л дээ. Танилцаагүй. Одоо бол тогтож танилцж байгаа маань энэ. Өөрөө шодрог талдаа хүн. Тэгээд өөрөө бол ер нь тэрх мундаг мэдлэг эзэмшсэн тэрх мундаг сургууль сурцсан хүн бол одоо авилгал элдв хангай юмны тухай бол ёстой бүр үзэн ядж байгаа. Тэр бол ойлгомжтой тийм үү? Тий. Тэгэхээр энэ тухайд аюулаа сүулт нь ярина. За одоо тэгээ Facebook нэг чи элдв юм байх үе нэтэр авчулсан гэж би хүнд хэлээд идэв. Тийм асуулт асуухгүй. Шууд оръё. Тэхөө. тэгээд За тэг. За ямар хаягаар орж ийн? чимэд дөрж мөнгө жаргал. Их сайн чимэд дөрж мөнгө жаргал зөв. Энэ дарааллыг алдагдсан юмнууд бас байна. Бас нэр мэрэ богиносгосон дуудлагаар нь одоо найзуудын дууддаг юугаар нь тавьсан энэ төр. Тий. Жишээлбэл одоо би тэр чи бол сүлжээнд их юунд их жиргэнд их байдаг юм тийм ээ? Тийм би Twitter нэлээд идэвхтэй. Twitter нэрийн идэвхтэй хэрэглэгч. Тэрэн дотор нэг Артка гэдэг нэг нөхөр явдаг. За тийм. Тийм. Артка. Жинхэнэ нэрийг мэдэх үү? Түмэн хин гэдэг лээ түмэн. Тэр энэ том алдаа байгаа ч. Тийм. Түмэлцээ гэдэг гэдэг гэлүү тийм. Одоо цаадах чинь нэрээ сольсон. За тэгэхээр яг энэ нэр чинь зөв. За ингээд цаашаа орё. Энэ юу гараа явчих. Энэ зүгээр мэд Facebook дээр зарим энэ үндсэн ойлголтуудын талаар нэг жижигхэн тайлбарууд бичдэг. Эрхчлөө хөдөлгөөн гэж чи хөдөлгөөний толгой өгч юу? Тийм. Энэ манай ардчсан намын залуучуудын байгуулсан эрхчлөө гэдэг улс төрийн үйл ажиллагаа явуулдаг хөдөлгөөн байна. Зөв. Тэг юу гэнэ? Чи унштай эрхчлөө бол ардчлалын үндэс, шудраг ёсны баталгаа, тусгаар тогтнолын дархлаа мөн. Гоё юм. За тэгээд энэ ингээ болцсон. Одоо цаашаа яваад юу вэ? За энэ миний энэ Facebook пэйж дээр бол Үгүй. Хичээл зааж гин үгүй юу? баахан юу байгаа. За одоо энэ нөгөө дараачийн энэ болохоор Мөнсийн эдийн засгийн сургуулийн менежментийн техникийн 60 жилийн болоод өнгөрсөн жил. За. Эрдэм шинжилгээний хурал дээр би энэ технологийн хөгжил тэгээ бидний амьдралд яаж нөлөөлж байгаа вэ гэсэн нэлтгэл тавьсан. Тэрний бичлэг байна. Яасан. Төсөөлж болох ирээдүг нь Тий. сүйтгэгч технологи гэдэг шиг үсв. Одоо бидний амьдрал ер нь бид нар юм сонин хүн төрөлхтний хөгжлийг харах юм бол бид нар хитгэн том мөчлгүүдийг л давсан мэт. Хамгийн ихнийх нь бол тэр анчин төвөрлөгчд байж байгаа тариа тарьдаг мал гаршуулсан хүмүүс болцсон тий. Тэгээд энэ бол их удаа үргэлжилж явж байгаа. Бидний одоо өнөөдрийн орчин үеийн хүн төрөлхтний үндэс бол аж үйлдвэрийн нэгдүгээр хувьсгал гэдэг юмар бий болсон. Нөгөө нэг уурын тэрэг зохион бүтээгээд галт тэрэг хөдөлгөөд явсан шүү дээ. Иймэрхүү малгайтай нөхдүүд. Тий. Яг зөв таны яг ийм малгайтай нөхдүүд хийжсэн. Нэг олимпиар нэг гоё юм хийгээгүй юу? Тий. Орсууд. Маскот. Тий. Тэр аж үйлдвэрийн нэгдүгээр хувьсгал гэдэг бол үндсэндээ бол хүний энэ механик хүчийг хүний энэ биеэс гаргадаг мал амьтны биеэс гаргадаг хүчийг
механик хүчээр орлуулж эхэлсэн тий. Тэгэхээр одоо бид нар өөрсдийнхөө энэ булчингийн хүчнээс давсан хүчийг ашиглаж чаддаг болсон нь ерөөсөө хүн төрөлхтний том ололт байсан тэр үеийн. Тий. Булчингийн хүчнээс давсан хүчийг олж илрүүлээд ашиглаж чадсан чаддаг. тий. За тэрэн дотор бол хамгийн том одоо аж үйлдвэрийн салбарын том хувьсгал бол тэр дотоод шатлалтын хөдөлгүүр гэдэг одоо энэ галт тэрэг явж эхэлсэн хөдөлгүүр шүү дээ тий. За энэс хойшоо аж үйлдвэрийн 2 дугаар хувьсгал гэдэг юм нь бол бидний дахиад нөгөө нэг цахилгаан энерги гаргаж ирээд эрчим хүчний шугам татаад гэрэл асаагаад энэ үе чинь бол аж үйлдвэрийн 2 дугаар хувьсгал хүн төрөлхтөн нэлээд том энерги их өсөр бий болоод тэгээд тэрний дараагийн аж үйлдвэрийн одоо 3 дугаар хувьсгал гэдэг бол автоматжуулалтын ирэн үе. Одоо яг дуусж байна. Энэ үе ирэн бол дуусж байна. Энэ автоматжуулалтын ирэн их сонирхолтой материал нь хуунцар энерги нь бол цахилгаан энерги аж үйлдвэр нь автомат. Одоо энэ үе бол хизэнээс эхэлсэн бэ гэвэл энэ Генри Форд гэж Америкийн том зохион бүтээгч Ford гэдэг автомашин үүсгэсэн хүн энэ аж үйлдвэрийн шугамыг автоматжуулж эхэлсэн. Тэгэхээр дамжлагын шугам тийм дамжлагын шугамыг бий болгосон. Дараа нь энэ дээр нэмэгдээд юу болсон бэ гэвэл мэдээллийн технологи орж ирээд нөгөө автоматжуулалтын систем чи компьютерүүд удирдах эхэлсэн. Энэ бол аж үйлдвэрийн 3 дугаар хувьсгалын том асар том одоо давалгаа. Одоо бидний өдөр тутамд хэрэгжилж байгаа бидний амьдралын эргэн тойронд байгаа хуунцар бүтээгдэхүүнүүд бол массаар үйлдвэрлэгдсэн бараа бүтээгдэхүүнүүд цаад материалын үзэх юм бол ихэнх нь хуунцар байгаль дээр байгааг нь оруулсан ийм том үе явж дуусж байгаа. Тэгсэн. Одоо бид нар бол шал өөр дэлхийн ертөнцийн босгон дээр байна. Шал өөр гэдэг нь бид нар энд бий ягаад төсөөлж болох ирээдүйн сүйтгэгч технологиуд гэсэн илтгэл тавьсан бэ гэхээр бидний амьдралыг энэ технологиуд чинь буцаага сүйтгэж эхэлнэ. Одоо хэвшмэл амьдралыг шүү. Гэхдээ амьдралыг үгүй болгоно гэсэн үг биш. Өөр амьдралыг зохицлоохын тулд бидний өнөөдрийн амьдралыг сүйтгэж байгаа технологиуд байна. Хоёрдугаарт нь бид нар энэ яг юу болохыг бид нар нэг сайн мэдэхгүй байгаа. Би одоо дэлхийд дээр байгаа том судалгааны институтуудын гаргадаг одоо энэ технологийн өөрчлөлт бидний амьдралд яаж нөлөөлж байгаа талаар байнга мэдээллийг авахыг хичээдэг л дээ. Эндээс харахад бол ихэнх нь мэдэхгүй байна бас. Амьдрал яаж ямар хуу амьдрал бий болж байгааг мэдэхгүй байна тий. Одоо бид нар 30 жилийн өмнө одоо жишээлх юм бол бидний зүгээр л одоо өдөр болгон ярилдаг Word гэдэг програм хангамжийг програмын талаар одоо хамгийн супер том их сургуулийн профессорт тайлбарлаж өгөхөд бол итгэхгүй байсан. 30 жилийн өмнө шүү. Одоо тийм боломжгүй байсан тий. Одоо яг тэрнтэй адилхан үе бол дараагийн үе нэрж байна. Энэ үед бол бидний өнөөдрийн бидний амьдралд байгаа бизнесүүд ихэнх нь бол шал өөр бизнесүүд болно. Жишээлх юм бол би тань нэг юм хэлээ. Өнөөдрийн бидний одоо судалдаг эдийн засгийн онол дээр юу гэж үздэг вэ гэвэл за ингээд нэг бүтээгдэхүүн нэмж үйлдвэрлэхээр тэр бүтээгдэхүүнтэй холбоотой зардлууд гардаг юм байна тий. Тэгээ тэр зардлыг яаж багасгах уу гэж оролддог тий. Энийгээ бүтээмж гэж нэрлэдэг. Нөгөө талд нь болохоор нэг бүтээгдэхүүнийг нэмж үйлдвэрлэхээр тэрнтэй холбоотой орлого орж ирдэг тий. Энэ хоёр орлогын харьцааг ингээд хооронд нийлүүлэхээр бидний тэр тэнцвэр дээр бидний аж үйлдвэр явагдаж байгаа гэж үздэг байсан байхгүй. Тэгтэл одоо орчин үеийн бизнесүүд дээр бол нэг бүтээгдэхүүнийг нэмж үйлдвэрлэхээр тэрнтэй холбог зарлахаа болцсон бизнесүүд гарч ирээд байна. Одоо жишээлбэл хэдүүлээ амьдрал дээр байгаа бизнесүүдээс нь бодъё. Unitel гэдэг компани тий гар утасны компани. Энэ компаниудаар 500 мянган хэрэглэгчтэй. Гэхдээ 550 мянган хэрэглэгчтэй боллоо гэх тэр компанид ямар ч зардал нэмэгдэхгүй. Тий. Байхгүй. Тий, байхгүй. Нэмж нэг орлого нэмэгдээд байгаа тийм. Тэгэхээр бид нэр энэний цааталт нь бол бүр ингээд нийгмийн том суурьаар нарах юм бол юу харагдаад байгаа вэхээр нэг бүтээгдэхүүнийг гаргахаар зардал нэмэгдэг байсан. Тэр зардал чинь юу байсан бэ гэвэл хүмүүст айл өрхөд цалин болж ичдэг байсан. Тэгсэн. Одоо тэгэнгүүт нэг бүтээгдэхүүнийг нэмж үйлдвэрлэхээр зардал гарахгүй юм бол тэр нэмж олж байгаа орлого цалингаар дамжуулж хүнд очих олчиж байгаа. Тэг бид одоо яах юм? Харин тэгэхээр бид нар миний одоо ойлгож байгаагаар бол бидний өнөөдрийг хүртэл явж ирсэн хүн төрөлхтний одоо орчин үеийн эдийн засгийн онолоор тайлбарлагдж ирсэн орлого хуваарлтын механизм гэдэг механизмууд бол тодорхой хэмжээнд алга болох нэ. За энэ тохиолдолд яг хүн болго амьдрах хэрэгтэй тий. Дээрээс нь дахиад нэг сони юм. Одоо жишээлбэл аж үйлдвэрийн салбарт хэрэгжилж байгаа. Дэлхийд дээр хамгийн эрчимтэй роботын технологи нэвтэрж байгаа салбар бол автомашины аж үйлдвэрийн салбар байна. Автомашины үйлдвэрлэл байна. За өнөөдрийн байдлаар бол 6 ажлын байрны оронд нэг машин авчид тавьчихад тэр машин нь 2.5 жилийн дотор 6 хүнд төлөх байсан цалингаар өртгөөнд өгчөж байна. За ингээд хүмүүс ажилгүй болох нь шүү дээ буцаа тий. Одоо саяны үйл явцаа чинь ардталт болоод байгаа үйлдэлүүд шүү дээ. Тэгэхээр тэр ажилгүй хүмүүс ажих бай. Тэгэхээр зарим хүмүүс бол жоохон одоо пессимист гэдэг шүү дээ. Гутранг маягаар хараад байгаа байхгүй.
яана энэ дэлхийн ертөнцийн чинь сүрлээ гэдэг. Гэтэл нөгөө талаас нь харах юм бол өнгөрсөн хугацаанд ч гэсэндээ ажил дөрөв хувьсгалууд ийм нөхцөл байдлыг авчирж ирсэн хүн төрөлхтөн. Бас тийм асуудал тавьж ирсэн. Жишээлбэл одоо мянган морин тэргээр зөөжсэн ачааг нэг галт тэрэг аваа явчихдаг болсон шүү дээ тий. Яг тэрнтэй адилхан үйл явц болно. Гэхдээ одоо бидэнд бол юу чухал болж байгааг нь мэдлэг. Яагаад гэвэл мэдлэг баг шаарддаг ажил болгоныг машинаар орлуулж болж байна. Тий. Тэгэхээр бид нар бол хүн төрөлхт ялангуяа монголчууд цөөх хүлээ бид нар тий 3 сая хүнтэй бид нар бол машинаар орлуулах боломжгүй ур чадруудыг эзэмших хэрэгтэй. 3 сая л машинаар орлуулдаг нь тэгэл машин орлуулж байна тий. Яагаад гэвэл өнгөрсөн хугацаанд надад таарал да. Өнгөрсөн хугацаанд хятадын эдийн засаг яагаад ийм огцом өссөн бэ? Яагаад гэвэл тэр маш олон хямдхан ажиллах хүчинтэй байсан. Тийм учраас огцом өсөжсэн. Тэр бол хятадын даваа тал байлаа шүү дээ тий. Яагаад гэвэл тэр чинь хүмүүс ажиллаж босдог эдийн засаг байсан шүү дээ. Хятадын сул тал болж байна. Одоо буцаад хятадын сул тал болж байгаа. Яагаад гэвэл аимшигтэй хүн биш оронд нь машин авчираад тавьчихаар тэр бүм хүнийг яаж орлоготой ойлгох вэ гэдэг чинь шал өөр асуулт болж шүү дээ. Тэгэхээр Монгол улсын ерөөсөө хөгжлийн гарц бол бид нар магадгүй нүүрс биш мэдээж те. Энэ бол хэрэгтэй Монгол улсад уул уурхайн салбар хэрэгтэй. Гэхдээ энэ уул уурхайн салбараас олж ирсэн орлогыг боловсролт хий. Монгол хүн болгоныг машинаар орлуулах боломжгүй. Бусад хүмүүс чаддаг биш шүү. Бусад хүмүүсээс илүү биш. Машинаар орлуулах боломжгүй ур чадвар эзэмшүүл. Тэгвэл тэр хүмүүс дэлхий дээр хаанч үнэлэгддэг ур чадвартай хүмүүс бол. Тэр хүмүүс сэргийг тэрч мөчийг эсэргүүцээд идэг нөхдүүд нүүрсээ тэр зуухраа чих гэж л тий ер нь саад болж шít. Ер нь одоо Монгол яг би Монгол улсын эдийн засгийн ерөнхий өнөөдрийн байгаа нөхцөл байдлыг ярих юм бол манай улсын эдийн засаг бол за бараг 30 орчим хувь нь ерөөсөө л газар ухаж байгаа баялаг тий. Тэгээд 30 орчим хувь нь дахиад нэг жоохон манай хөдөө аж ахуйн салбар тэгээд аж үйлдвэр гэл ингээд нийлээл нэг юм байгаа. Тэгээд дээрэс нь дахиад манай үйлчилгээний салбар гэл ингээд манай эдийн засгч одоо байгаа нь энэ байхгүй. Энэ салбаруудыг харах юм бол манай уул уурхайн салбар бол Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого хөдөлгүүр биш. Биш вэ? Ердөө биш. Гэхдээ урт хугацаанд хөгжих хөдөлгүүрийн үндсийг бий болгоход зайлшгүй шаардлагатай манай уул уурхайн салбар тий. Ядаж мөнгө нь хэрэгтэй. Мөнгө нь хэрэгтэй. Тэр хамгийн гол асуудал нь энэ мөнгө нь хэрэгтэй. Тэгээ мөнгөний авчаад юун зарцуулах вэ гэдэг. За энэ чинь бодлого тий. Энэ чинь бодлого тий. Цаашдаа бол зүгээр харахад дэлхий дээр одоо хөгжилтэй орнуудтай энэ тэнцүү өрсөлдөж байгаа жижиг хүн орнууд зөндөө байна. Жишээлх юм бол Израиль байна, Сингапур байна, Тайван байна, Өмнөд Солонгос байна. Яг үхэн амаар нь харах юм бол дэлхийн топуудад орохгүй шүү дээ тий. Газар нутгаар гараж гисэндээ жижиг гэн тий. Европын орнууд байна тий. Эднэрийн хүчрэг байгаагийн цааталт ерөөсөл мэдлэг л байгаа. Мэдлэг. Тийм байна. Мэдлэгийг яаж тэр үндэстэн өөртөө авч яануу тий. Хамгийн наацх нь одоо миний зүгээр эмзэглэж явдаг юм бол монгол хэл бол үнэхээр одоо бүтцийнхаа хувьд баялаг байгаагийнхаа хувьд тий илэрхийлж чаддаг, тайлбаг илэрхийлж чаддаг энэ одоо уян чанараараа үгийн сангаараа маш том хэлнүүдийн нэг. Ер нь дэлхийн язгуурын 7 хэлний нэг монгол хэл бол. Тий. Харамсалтай нь яг өнөөдөр монгол хэл дээр мэдлэг байна уу гэдэг асуулт бол амар том асуулт. Тийм. Бүр томоор барахгүй наадхаас чинь болж одоо бидний үеийнхэн болохоор ирээдүйхэн залуучуудыг монгол хэлээ мэдэхгүй гэж загнаал мөн үү. Тэгээд адсаг гэдэг үгийг наадхын чинь адсаг гэдэг чинь ингээ малын хатцсан ширийг хэлдэг ингээ загнаал тэнийг мангарт нь хүрээ сууж байгаа. Гэтэл адсаг гэдэг хүн үг цаашаа юунд хэрэглэгдэх. Яг нь ерөөсөө хүн дэлхийн хэл бол их сонин хэл би одоо энэ айгу тэр биднес давхар байна шүү дээ хараа. Би ойлгож байна надад хэлэх гэсэн чинь ойлгож. Бид тэгвэл хос морьтой өөрийнхөө соёлын өв, өөрийнхөө үнэт зүйлийг монгол хэл дээрээ хөгжүүлж бас нэг хэсэг бэхжүүлж аваад үнэснийхээ сэтгэлгээг бэхжүүлж аваад нөгөө талд нь тэр сурах ёстой тэр технологийн хэлийг гайхалтай сураад ингээд бас нэг юм байгаа. Монгол хэл бол монгол соёлын даргалаа. Тийм хамгаалалт нь бүр. Хэрвээ энэ хэл байхгүй бол монгол соёлоос юу ч үлдэхгүй болчих шүү дээ тийм. Монгол хүний сэтгэлгээ, ахуй, соёл, түүх, уламжлал бүх юм энэ хэл дээр л байгаа. Тэгэхээр монгол хэлийг бол бид нэр хөгжүүлж тий авч явж яаж уламжлал өвлүүлж үлдээж яаж монгол үндэстнийг байх уугүй гэдэг энэ хэлээр нь шийд мэдээж. Нөгөө талд нь бол
Монгол хүнд нэг том бэрхшээл байна. Заавал гадаад хэл сурахгүй бол ямар ч шинжлэх ухааны мэдлэгийг авч чадахгүй болчихвол энэ бол эмгэнэл. Тий. Тийм учраас нэг талаас бид нар их хэлээ соёлоо хамгаалал энэ хэлээ бэхжүүлж авч явах хэрэгтэй. Нөгөө талд нь хүн төрөлхтний мэдлэгийг энэ хэл дээрээ авчрах хэрэгтэй. Одоо өнөөдөр Японд очих юм бол хүн амынх нь 90% нь бол англи хэл мэдгүй. Тэгэхдээ Япон хэл дээр нь хамгийн орчин үеийн технологийн бүх мэдлэг байна. Энэ чинь хөгжлийн нөгөө тэр зангилаа нэг байхгүй Японы тий. А дээр нь эрүүл мэнд. Эрүүл мэнд тийм. Ингээ бид нэг залгаа 3 юм ярьчлаа штэ. Тийм байгаа. Тий. Соёл, боловсрол, өдөв, тэгээ боловсрол, эрүүл мэнд. Эрүүл мэнд. Товчхон ярьлаа. Тэгээ өөрөө чи фэйсбુક дотор ороход бол тэрийг бол хөлд нь олж харна тийм ээ? Харна. Би нэг сонирхоод энэ дэ залууч байсан болоосаа гэдэг шиг Оксфордынхаа сургуулийн тухай тийм дурсамжтай зураг мураг янз бүрийн яриа хөөрөө байна уу? За би хідэн зураг үзүүлье тий. За тэг. За. Тэгээд энэ бодлогын сургуулийн би төрийн бодлогоор сурсан л да. Одоо Оксфордын их сургууль чи төрийн бодлогоор сурсан. Магистр хийх. Магистр хамгаалсан тий. Яг англи хэлийг эх оронд нь. Англи хэлийг тий Монголд мэдээж үзсэн. Тэгээд Шотландд байсан би өмнө нь. Бүр. Тий. За. За тэгэд Оксфордод орж ирлээ. За би энэ зургийг яагаар гэсэн юм хэрэг сургуулийн барилга их сонирхолтой. Шилэн барилга байна. Шилэн барилга. Хамгийн Английн хамгийн хуучин хотуудын дунд хотын барилга, хуучин барилгуудын дунд байгаа шилэн барилга, ганц шилэн барилга. Гаднаас нь харахад. Тий. Тэгээд энэ барилга бол 2015 оны Английн шилдэг архитектурын шагнал авсан барилга байна. Би зүгээр гэхдээ тэр барилгын талаас нь ярихдаггүй. Би энэ барилгыг барьсан нөгөө утгыг ярих. Энэ барилга 3 материалаар барьсан. За. Төмөр бетон, шил, мод өөр ямар ч материал оруулаагүй. Бүтэн барилгыг барихтаа. За. Яагаад энэ 3 материалыг ашигласан бэ гэвэл нэгдүгээрт нь бол төмөр бетон бол бат бөх. Энэ бол төрийн бодлого, шийдвэр тэнд ажиллаж байгаа хүмүүс тийм бат бөх байхыг бэлтгэсэн. Нэгдүгээрт нь. Хоёрдугаарт нь шилэн байна. Төрийн явж байгаа бүх үйл ажиллагаа шилэн байх хэрэгтэй. Энэ бодлогын сургууль учраас шилэн байх хэрэгтэй тий. Гадна талаасаа хүн харахад доторхыг хардаг байх. Шинэ барилга юм байна. Шинэ барилга. За. Гуравдугаарт нь бол мод. За тэр нь бол царс ашигласан мэт модон барилга. За энэ бол бид нар нөгөө байгаль дэлхийн энэ ахуй амьдрал бүх юмтайгаа ойрхон байх хэрэгтэй. Тэгээд сургуулийн гадна тааж дотор тааж ерөөсөө нэгт харагддаг юм шилэн барилга байдаг. Тэгээд энэ ганцхан баг ганц хамгийн орчин үеийн барилга. Би ингэж ойлгосон шүү дээ. Ийм олон хуучин одоо Оксфордын сургуулиуд дунд бодлогын сургууль нь шилэн барилга. Иргэн тойр зөвхөн бодлогын сургууль тий. Тэгтээ утгатай хийсэн байна гэж тийм үү? За цааш нь. Тийм барилга ямар гоё юм бол тий. Яг нь яг бетон гэж хамгийн бат бөх. Бетон яг хөдөлшгүй. Тий бид нар одоо төрийн бодлого бол тийм байх хэрэгтэй. Төрийн бодлого бол би нэг юм бас энд бас бид нар хэлэх хэрэгтэй. Ер нь төр иргэн хоёр бол их сонио харилцаатай шүү дээ. Холбоотой шүү дээ. Төр бол иргэнээс үс. Одоо бидний амьдарч байгаа бид үүсгэж байгаа. Тийм бид өөрсдөө төрийг байгуулж байгаа хүмүүс тий. Гэхдээ төрд бид нар эрх мэдлийг өгч байгуулдаг. Тэнд ажиллах хүмүүсийг бид нар өөрсдөө сонгодог тий. Тэгдэг. Гэхдээ тэнд очиж байгаа хүний амьдрал руу шууд яваад ороод ирдэ шүү. Энэ бол төрийн эрх мэдэл тий. Тийм шүү дээ. Бид нар татвар тогтоож байгаа гэдэг чинь бидний амьдрал руу шууд орж ирж байгаа тийм үү? Тий. Тэгэхээр хүний эрх, иргэний эрх, төрийн эрх мэдэл хоёр гэдэг бол дундаа ямар ч зааггүй оршдог. Бид нар бол тэрийг хизээч мартаж болохгүй. Хэрвээ энэ зааг хаана байх вэ гэдэг нь бидний сонголт. Хэрвээ бид нар төрийн эрх мэдлийг нэмээдлээвэл хүний эрх агшаалаа. Ерөнхий хэмжээ нь бол нэг л хэмжээтэй. Зөвхөн дунд нь байгаа энэ үзүүлэлт дээшээ доошоо л агшина. Агшин тий. Тэрнээс биш хорогдно гэж байхгүй. Тэгэхээр хэдий ч нэ төрд эрх мэдэл олгоно, хэдий ч нэ иргэн хүний амьдрал, хүний эрх багасдаг. Хэдий ч нэ хүний эрх том байна уу, хэдий ч нэ төрийн эрх мэдэл багасдаг. Улс төрийн философи яриад нь шүү дээ чи. Тий. Улс төрийн философи, гүн ухаан. Тийм үү? Наадах чи хэн хэлсэн ер нь тэр Оксфордын багш нараас тийм төстэй тэгж хэлсэн. Энэ бол миний санаж байгаагаар бол энэ хиний хэлсэн үг. Джон Стюарт Миллийн хэлсэн санаа. Джон Стюарт Миллийн On Liberty гэж ном байгаа. Эрх чөлөөний тухай. Тэн дээр төрийн альва үйлдэл нь асуухгүйгээр гаргаж байгаа тохиолдолд
хүний амьдралыг устгадаг гэсэн утга санаа бий. Асуухгүйгээр гаргаж байгаа тохиолдол. Тий. Одоо надаас асуухгүй. Асуухгүйгээр. Чи төр. Би тэр. Би хүн. Би танаас асуухгүйгээр ямар нэгэн шийдвэрийг гаргаж л байгаа бол таны амьдралыг сүйтгэж байгаа цаагаараа. Гэхдээ гаргасаар л байгаа шүү дээ. Одоо миний дээргээд би нэг нөхөр явуулсан. Одоо марчиж хин нэг ч явуулсан юм бэл. Яг уу. Бидний онлын хувьд бол бидний өнөөдрийн байгуулсан төр бол бид нар эрх хэмжээг зааж өгсөн тэр албан тушаал дээр амжилж байгаа хүмүүсийг энийг л хэрэгжүүлнэ шүү. Энэс илүү юм хийхгүй шүү гэж зааж өгөөд Гаргацаа. тэгээд дараа нь энэ хүнийг хэн хэрэгжүүлэх вэ гэдгийг сонгоод байгаа. Одоо бидний хийж байгаа сонголт ерөөсөө утга нь бол тийм шүү дээ, тий. Тэгвэл тэр сонгогдсон этгээд бидний зааж өгсөн эрх хэмжээнээс давсан альва үйлдэл хийж явах юм бол бидний амьдралыг л устгаж байгаа. Тийм байна. Наад шиштэй агуу философи байна. За цааш нь. Би энэ залуутай авахсан зургийг сонирн болгож ирсэн. Ер нь дэлхий дээр энэ улс үндэстнүүд бол энэ бодлого, төрийн захиргаа хоёрынхоо хүмүүсийг бэлтгэж байна. Чи бол бодлогоор Би бол бодлогоор магистр хамгаалсан. Нөгөөх нь одоо миний сурсныг public policy гэдэг байхгүй төрийн бодлого, public administration гэж байгаа тэр нь төрийн захиргаа гэж орчуулж байгаа монголоор. Хүмүүсээ бол бэлтгэж байна. Бэлтгэхдээ олон жилээр бэлтгэж байна. Одоо энэ залуу бол Япон залуу. Японы гадаад хэргийн яамд ажилладаг юм залуу. Одоо дахиад үргэлжлүүлээд Кембриж их сургуульд сурч байна. Япон, Өмнөд Солонгос, Израиль, Сингапур, Герман энэ орнууд бол энэ төрийн бодлого, яг гэвэл энэ салбар чинь бизнесийн салбар болохоор биш учраас одоо сургалтын тэтгэлийг олох боломж их хомс байдаг тий. Тэгээд ард талд нь том сургалтын тэтгэлгээ байгуулчаад бий болгочихж байгаад хүмүүсээ бэлтгэж байна. Үнэхээр олон жилээр сонголтоор олон жилээр тасралтгүй бэлтгэж авч байна. Тийм учраас одоо бид нар буцаад харах юм бол саяны нэрлсэн улс орнуудын төрүүд дэлхийн хамгийн хүчирхэг төрүүд байна. Гарч байгаа бодлого нь үнэхээр хэрэгжиж чад амьдрал дээр хэрэгжиж байна. Үр дүнгээ өгч байна. Олон жилийн хугацаанд бодлогын залгамж чанар алдагдахгүй байна тий. Энэ ч оюунсан, мэдлэгдсэн, туршлагдсан хүмүүс байгаа байхгүй ард талд нь. Тийм байна. Тэгээд одоо бид нар өөрсдөө эргээд харах хэрэгтэй л да. Монголын төрийн бодлогыг 4 жил нэг сонгуулийн настай байна гэдэг шүү дээ. Тийм. Энэ маань ард талд нь доктортой хүн байхгүй байгаад бас нэг том асуудал байгаад байгаа шүү. Томоор барахгүй. Биднээсээ ерөөсөө ингэж манай гэргийн хэлдгийн 4 жил болоод битээр нэг донсолдог юм гэж. Яг л энэ цикл дээр донсолдог байхгүй миний амьдрал. Зүгээр 50 байсан амьдрал. Одоо энэ залуу хэдтэй залуу? Энэ залуу одоо 34 настай залуу байна. Одоо энэ залуу бол төрийн бэлтгэж байгаа боловсон хүчин. Бэлтгэж байгаа боловсон хүчин. Энэ хүн бол Японы гадаад хэргийн яам, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагад нийтдээ 6 жил ажилласан байл. 6 жил. Тэгтээ дахиад сурч байгаа гадаад засгийн газрын тэтгэлгээрээ сурч байгаа хугацаанд дахиад 6 жил байгаа байхгүй. Ингээд 12 жилийг ингээд зарцуулж шүү дээ. Ажлуулаад сургаад буцааж ажлуулаад дахиад сургаад явж байгаа. Чи Монголоос анхныхан шүүх үгүй юу? Яг төрийн бодлогоор. Төрийн бодлогоор 4-т нь урд нь хин төгссөн. Урдталт нь би одоо бүгдийг санахгүй байна. 2015 он сүүлийнх нь. Бид юу юм бэ? 2015 онд 2 хүн, 2018 онд 3 хүн төгссөн. За. Ингээд нийтдээ 5 хүн ба яг төрийн бодлогоор. За. Өөрөө бол ер нь өөр чи ажил болдохгүй байна. Би амьдрах хэмжээний мөнгөө бол судалгааны ажиллаа хийгээд амьдрах шүү дээ. Тэр өөрөө бол өөрийгөө боловсруулсан. За гэрээ тогтчулсан. Тий, одоо хүүхдтэй тийм. Хүүхдтэй. Тий, гэр бүлтэй. Тий. Тогтцсон энэ бол асуудал байхгүй. Чи хизээч авилгал авахгүй. Чи хизээч өөдгөтөхгүй. Тий, уугаа зан хизээч гаргахгүй. Эх орныхоо өмнө тийм ээ. Тий. Одоо чамайг ашиглах цаг нь болцсон. Тэр хаалга тогшоод байгаа гэдэг чинь энэ. Тэрс хүн ирчээ хаалга тогшсон юм биш. Шинэ үеийнхний чимээ сонсогдоод байна. Тэгэд би энэ нэвтрүүлгийг хийгээд байгаа шүү дээ. Тийм. Ойлгож байгаа. Би их баярлж байгаа танд эндээс. Зөндөө сайхан олон залуучууд энэ нэвтрүүлэгт ороод бас өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлээд хүмүүст бас юу бодож байгаа хүргэж боломж олдож байгаа. Юу сурснаа нэг удаа хэлээд би ийм сурсан, ийм мэдлэгтэй, ийм бодолтой хөө. Тийм тэр болгон болцоо олддог шүү дээ. Биднээс энэ морин дил дээр давхиж явдаг юм чи. Сууж ярддаг хүмүүс биш шүү дээ. Бид чи нүүдэлчин хүмүүс. За цааш нь.
Энэ манай сургуулийн эрдэмтэн Jonathan Wolf гэдэг хүнтэй хамт авахсан зураг байна. Ажлынхын өрөөнд. За. Тэр авахсан зураг. Энэ бол орчин үеийн улс төрийн философийн алдартай эрдэмтдийн нэг. Би Оксфорд их сургуульд бол улс төр эдийн засаг эрх зүйн сэтгэлгээ мэдээж үзсэн. Энэ хүн бол одоо би энд юуг н номын аваад ирсэн монгол хэл дээр орчуулсан энэ улс төрийн философи гэдэг NEPCO орчуулж гаргасан. Надад бэлгэлэх гэж байна уу? Энэ гарын үсгтэй ном байна. Энэ надад бэлгэлсэн ном нэ өөрийнх нь. Тэгвэл би энэ Монголын тийм тань бэлгэлчээ бэлдэнэ надах чи. Тэгвэл надад англи монгол дээр хоёлоо авч тий. Тэг. Би харин шүү дээ чи байна. Надад байна. Яг энд бич. За. Тий. Улс төрийг ойлгодгүй хүн бол улс төрийг ойлгохгүй хэрэг биш. Ерөөсөө ажил хэрэг гэж юу вэ гэдэг талаар төсөөлөлгүй үнийг хэлж байгаа. Тэгвэл ерөөсөө л улс төрөө ойлгохгүй бол тэгэл тийм тэгвэл нийгмийн амьдралыг ойлгохгүй, бизнесийг ойлгохгүй гэсэн. Бид хайр сэтгэлээч ойлгохгүй тий. Тийм үү? Тийм үү? Хайраач ойлгохгүй тий. Хэнийг хайрлаад гайхамшигт. Персэ. Тий. За. Хүндрэлтэн том үеийг ингээд өнгөрөөнгүүтээ нэг гутарж шít. Тэгснэ тэр гутарлаасаа гарахын тулд асар их юм олж байна. Тэгж байгаа. Яг үнэ. Тийм үү? Маш их мэдлэгийг нэг дор цуглуулад яах вэ? Хүргээд тэгээд дараа нь нэг юм өөртөөхөө гарцыг олоод тэгээд цэцгэлж шít. Тий. Одоо бол яг тийм үе одоо бидэнд байна. Эхний нөгөө тарьсан үр жимснүүд маань чамаас эхлээд ингээ хүрээд ирсэн. Би ч 30 жил хүлээлээ. Бикет гэж нэг нөхөр бий. Шотландын галзуу Ирланд гэдэг нэртэй жүжигийн зохиолч Samuel Beckett. Тэр нөхөр Годог хүлээхүү гэж нэг жүжиг бичсэн. 1960-аад оны үед. Тэгээд тэр жүжигийг бид нүсийн театртаа тавьсан. Тэрэн дээр ингээд нэг юм хүлээгээд байгаа. Бурхныг хүлээгээд байгаа юм уу? Нэг дарангуйлагч юм уу, нэг амт ирэх гээд байгаа юм уу? Эсвэл нэг сайн хүн ирэх гээд байна уу? Эсвэл бурхан ирэх гээд байгаа юм уу? Хүлээгээл 3 цаг гаруй тоглолт гэж үжиг. Тэнд үзсэн бүх үзэгч хүлээгээл. Одоо бид яг хүлээгээл байж байна. Та нар л ирэх ёстой. Та нар л ирэх ёстой. Шилсэн үгийн хүний санахгүй байна. Гэхдээ сайн цаг гэж бид нар одоо өөрсдийнхөө бүх амьдралыг сайхан болоод байгаа тэр үеийг сайн цаг гэдэг шүү дээ. Гэхдээ сайн цаг бол өөрөө ирдэггүй. Сайн цагийг бол хүмүүс авчирдаг. Хүмүүс өөрсдөө бүтээдэг сайн цагийг. Тэгээд дараа нь улс орнууд хөгжил дэвшил нуруудад оройтохоор тэр сайн цагаа буцаж санагалцдаг. Тэгэхэд сайхан байж дээ гэж ярьдаг тий. Тэр одоо Монголын одоо нийгмийн өнөөдрийн байдал бол яг үүндээ өнөөдрийн байдал бол засагдлын хувьд ч тэр хөгжил дэвшлийн хувьд ч тэр бид нар бол 1990 оноос хойшоо байсан хамгийн хүнд үе дээр ирчээд байгаа. Яг өнөөдөр бол энийг бол бид нар дахиад өөрчлөлт, шинжлэх зайлшгүй шаардлагатай. Гэхдээ миний дотоод итгэл үнэмшил бол энийг бол энэ нэгдүгürt энэ Монголын нийгмийн хөрсөн дээр ургаж бойдсон юм хүмүүсэл бий болгоно. Яг тэгвэл энэ соёлыг авахыг, энэ уламжлалыг, зан заншлыг, хүн ардын энэ газар шороог нь мэддэг хүмүүс л энийг өөрчлөн. Тэрнээс биш гаднаас нэг хүн урьж авчираад өөрчлөх боломжгүй. Гэхдээ хүн төрөлхтний мэдлэгийн охийг авч явж чадж байгаа хүн л бас өөрчлөнө. Тэгэхгүй бол одоо харанхуй таамгаар хийсэн болгон бол буцаад сүргүүр даврын бид нар хүртээд нь шүү дээ тий. Би одоо жишээлбэл авилгал гэж хүмүүс ярьдаг. Авилгал гэдэг бол яг үнэндээ бол авилгал гэдэг үг биш үү? Авч өгөх нь тухай үг биш шүү дээ. Авилгал гэдэг бол ялзрал гэсэн үг англи хэл дээр. Өөрөөр үгийн утга нь ялзрал гэсэн үг байхгүй юу? Одоо орсоор corruption тий англиар corruption гэдэг. Corruption. Тий. Энэ үг чинь ялзрал гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр бид нар одоо би дахиад нөгөө түрүүний хэлний юм дээр ч гэсэндээ бас бодоод идэх байхгүй. Энэ үгийг яагаад бид нар ялзрал гэсэн утгаар нь ойлгохгүй байна өнөөдрийн хүртэл тий. Би танд зүгээр нэг жижигхэн жишээлбэл манай ээж цаг усаар харууг орхисон. Гимтлийн улмаас. Тэгээд энэ төлөнхийн төв дээр имлэг твтчихсэн байхгүй юу? Яг одоо амьдралынхаа сүүлийн хоногудад би тэгээд тэнд сахиа байж хахад тэр имлэг ингээд мөөгөн цэрт идэгдсэн тааз нь хуулраад унтсан цонх нь хагархаа имлэг 2007 онд
одоо нэг нураагаад шинэ имлэг барих чаана л гэжсэн. 2007 онд нураасан манай ээж үүд өсний дараа. Өнөөдөр 2020 он 13 жил өнгөрсөн чи хүний амьдралын нэг бүтэн үе өнгөрчлөө тий. Бүтэн үеэс л өнгөрчлөө. Тий шинэ нэг тоол дуусчихаа шүү. Тий. За тэгэхэд энэ байшин одоо хүртэл ашиглалтанд ороогүй. Яг гэж энэ байшин ашиглалтанд ороогүй ганцхан шалтгаан байгаа. Кувейтийн сангаас 12 сая доллараар эмнэлэг бариад үгийг хэлсэн байхгүй. Тэгэл энэ мөнгөний сургаар энэ бол авилгал тэр чигээрээ авилгалд идэгцэн. Монголын нийгмийн ялзарлын нэг жижигхэн өнгөцгөн харагдаж байгаа миний амьдрал дээр мэдэрсэн хэсэг нь л байгаа байхгүй. Талаагүй баавга ирсийг Хувааж идэх гээд дарга цэрэгнэр нь солигдоод ингээ одоо өнөөдрийг хүртэл ашиглалтанд ороогүй та бодоод үзтээ. 36 тэрбум төгрөгийн эмнэлэг тэр сангаас нь мөнгөний өгчэй гэсэн эмнэлэг өнөөдөр 13 жилийн дараа харахад тэр одоо бид нар гимплийн эмнэлгийн дүр зургийг хардсан шүү дээ. Коридорт ингээл хүмүүс хөвтөж байна тий. Тэгэхэд тэр бүх ачаалч нь гимплийн эмнэлэг дээр очсон л байж байгаа байхгүй. Тэгэхээр ганц эрүүл мэндийн салбар биш. Манайд эрүүл мэнд, боловсрол, тэгээд энэ хөдөө аж ахуй, уул уурхай, газар тариалан бүх салбарт энэ бол авилгал бол одоо авилгалд идэгдсэн биш. Ялцарцсан. Ялзраад бүр ингээд хамгийн доотлохоо хэсэгт ирсэн байгаа байхгүй. Тэгээ ийм улс үндэстнүүд, ийм улс үндэстэн бол дэлхийн хүн төрөлхтний түүхэнд ганц Монгол байгаагүй л те. Ийм улс үндэстэн бол зөндөө байсан. Зарим нь бол бүр эрхт байдлаа алдсан. Тусгаар тогтнолоо алдсан. Сүүлд нь улсын задарч унсан. Түүхэн эмгэнэл түүхүүд байхгүй те. Иргэний дайны хөлд нэрвэгдсэн. Ийм зам руу бид нар яваад байгаа. Яг өнөөдөр одоо энэ яваад тэр хамгийн хэцүү үе дээр ирчээд байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энэ авилгал гэдгийг цаад тэр жинхэнэ ялзрал гэдэг утгыг бид нар нэг ойлгох хэрэгтэй байна. Яг одоо өнөөдөр хүнд монголчууд бүгдээрээ нэг ойлгоод юу болж байна, юу болохгүй байна, болохгүй байгаагийн шалтгаан нь юу вэ гэдгийг бид нар нэг арай нэг айж ууж тунгаагаад дараа нь улс төрчсөн талдсан хэрүүл урал руу ормор байгаа байхгүй. Тэрвээ тэхгүй бол Монгол улс бол өнөөдөр хамгийн хүнд үе дээр байж байгаа. Ийм улсаар нэг засаглалын хэлбэрийг юу гэдэг гэж клептокраси гэдэг. Клепто гэдэг нь хулгайл уур гэсэн үг. Краси гэдэг нь засаглах гэсэн үг тийм. Хулгайч нар луурчид хулгайлж луур хийхийн тулд засгийн эрхийг авдаг. тэгээ ялзруулдаг. Тэгээд засгийн эрхийг дахиад хулгай хийх, луур хийхдээ ашигладаг. Тэгээд энэ цикл чинь бол улс үндэстнийг сүйтгэж тийм л дод ялзруулаад дуусгах тийм л дод доороос нь. би чамайг өрөөд энэ нэвтрүүлгэнд өрхтэй нэг юу нэг тэр одоо мундаг сургуулийн чинь дипломыг харьяа. Тэр 900 жилийн түүхтэй тийм ээ. Тэрийг надад нэг би нэг барьж үзье гэж нэг гуйда. Тэгсэн чинь чи уцаар ярьж байгаад хэлсэн шүү дээ. Үгүй нэг хараад байх чинь юм бишээ гэсэн эгэл даруу өгöd агуул юм байх хэвээр надад чинь. Тэ энэ манай сургуулийн диплом ер нь уламжлалаад агаад ингээд нэг цаасл гэдэг шүү дээ. Тийм байна. За энэ дээр ямар юмыг бичсэн байна вэ? За мөнх жаргалын чимэд доржиг Оксфордын сургууль. Англиар. This is to certify that чимэд дорж мөнх жаргал University College satisfied the examiners for the degree of Master of Public Policy. Тэгээ энэ доор нь бас их мундаг тодруулд юм байна тийм ээ. Master of Public Policy гэдэг нь тийм ээ. Энэ хүнд гар үсэг энэ бүр товгор тамга энэ төр байна. Нөгөө нэг юу гэдэг л бүртгэлийн нэг юм юу гэдэг шүү дээ. Алтаа мэдээлэл. Зэхо. Кофе унаа. За. Тэгье. Кофе ч бас их бидний нийгэмд сүүлийн үед их түгээд байгаа. Том соёл тий. А гэхдээ цайны соёл бол монголчууд мундаг шүү дээ. Хүмүүс эрдмийн хувцас өмсөд ажилдаа эсвэл одоо оройн хоолндоо хүлээн авалтандаа арга хэмжээнд эрдмийн хувцас байнга өмсөж явдаг. Тэгээд эрдмийн хувцсууд нь ялгаатай, зарим нь одоо магистрийн хувцас байна, зарим нь докторийн хувцастай, зарим нь одоо бакалаврт сурж байгаа оюутнуудын хувцасаараа ялгарна шүү дээ би энэ. Тэнд гудамжинд соёл болцсон. Гудамжинд ингэ явж байхад академик хувцас нь одоо надаас дээр эрдмийн зэрэгний хувцастай хүн явж байвал зогсоод урдуура зам гаргадаг. Би бүр дараал зогсож байсан ч гэсэндээ одоо докторийн хувцастай хүрээд ирэхэд дараалд урдуура оруулцдаг тийм соёлтой. Гэхдээ нэг юм байгаа. Эрдмийн ажил хийж байхдаа, эссе бичиж байхдаа, тезис бичиж байхдаа, судалгааны ажил хийж байхдаа бол тэр академик хувцсын, эрдмийн хувцсын тайлч хаяа гэдэг тийм үг хэлж байдаг байхгүй юу? Take of governance гэдэг байхгүй. Одоо govern гэдэг нь тэр нэг академик хувцсныхаа нэр л дээ. Яагаад тэгдэг вэ гэхэлэр чи нэгэнт үннийг хайж явж байгаа бол
чамаас илүү үнэн гэж байх ёсгүй гэж эхлээд үз. Сэтгэл зүйн хувьд тий. Яг гэвэл чи нэгэнт үннийг хайж явж байгаа бол одоо би жишээлх юм бол магистрт сурж байхдаа хүний докторийн ажлыг уншихтаа за эн чин дээд эрдмийн зэрэгээрээ дээр байгаа юм чи үннийг л бичсэн байж таараагүй л гэж бүү бод. тийм тэгж бодох юм бол би эрдмийн ажил хийж байгаа биш болж өгөрч. Тийм биш. Тэгэхээр эрдмийн хувцсыг тайлж авч байгаа тий дотоод төрснөстэй тайлж авч байгаад энэ хүн ингэж хэлчихэж энэ бол худлаач байж магадгүй гэж шалгах үйл явцыг л ерөөсөө академик ажил гэдэг. Тийм эрдмийн ажил. 800-ны өмнө 900-ны өмнө бичигдсэн ер нь үнний эрэлд явж шít. Тий. Танай сургуулийн одоо гол одоо юу философи бол ерөөсөө үннийг ирж харах. Чи үннийг олж авах хэрэгтэй. Тэгээ сургууль дээр бас нэг сони юм байгаа. Манай сургуулийн магистр юу гэж хэлдэг байсан бэ гэхээр бид нарт та нарыг хамгийн харанхуй, хамгийн гүн хаана байгаагаа мэдэхгүй тэр ертөнц рүү чирж аваачнаа. Тэгээд та нар тэндээс өөрсдөө үннийг хайна. Үннийг олж чадчихаж тэр мандал дээр гарч ирнэ. Тэр хүртэл чинь бид нар тус олно гэхээс биш үнний эрэлд та явж байгаа. Сургуулийн үндсэн философи нэг бас тийм. Нэг нөхөр хэлсэн. Бас нэвтрүүлэгд орж ирсэн нөхөр. Би тэр сургуулийг төгсөхдөө хинч биш гэдгээ мэдсэ гэж. Үгүй ч одоо уулын их мэдлэг цуглуулад нэг дэшээ гарах гэж явсан байгаа шүү дээ. Тэгсэн чинь дараа нь би хинч биш гэдгээ тэгтэл мэдсэн. Тийм ялангуяа энэ боловсролын систем үнний эрэлд явж байгаа энэ ажил шүү дээ. Хэдий ч нэг үнзгийн орно төдий ч нэ танин мдээгүй юм хэр их байгаагаа ойлгож авдаг. Тийм л тэгэхээр тэр нөгөө харанхуй ертөнц маань хэр их том ямар баримжаагүй вэ гэдгийг нэг ойлгож аваад гарч ирж байгаа юм да. Тэгээ ер нь бол боловсрол эзэмшнэ гэдэг бол тэгээд бүх насны ажил гэж боддоо шүү дээ. Тийм байна. За таны энэ ханы зургнууд их гоё зургнууд байна. Монгол улсын тусгаар тогтнол эрхчлөө, үндэсний эрхчлөөний төлөө тэмцэж явсан хүмүүсийн зургнууд байна л да. Юу бодогдож байна? Бид нарт би одоо жишээлх юм бол улс төрийн ажил хийдэг хүн шүү дээ тий. Улс төрчиж болдог сэдв гэж байна. Бас болдгүй сэдвч гэж байна. Тий. Жишээлх юм бол одоо Монголд эмзэглэмээр юм бол бид нар үндэснийхээ язгуур нэгдмэл байдлын эсрэг улс төр хийгээд удаж байна. Жишээлх юм бол улс төрийн намууд эрхчлөө гэдэг үгийг өмчилж байна. Ардчлал гэдэг үгийг өмчилж байна. Тусгаар тогтнол гэдэг үгийг өмчилж байна. Шудраг ёс гэдэг үгийг өмчилж байна тий. Тэгээд хоорондоо шудраг ёс гэсэн нам нь шудраг ёсны төлөө явж байгаа юм шиг бусд нь хамаагүй юм шиг эсвэл бусад намууд нь шудраг ёсыг хүсэхгүй байгаа юм шиг тусгаар тогтнолын төлөө гэж байгаа нам нь зөвхөн тусгаар тогтнолын төлөө яваад бусд нь хамаагүй гэж байгаа юм шиг одоо энэ бидний нийгэмд байгаа нэгдмэл үнд зүйлс бидний үндэсний тий энийг хувааж аваад бие биенийх нь эсрэг зүйлс тавина гэдэг бол нэг үндэстэн улсын хувьд бол яаж байж болохгүй үзэгдэл байгаа байхгүй. Жишээлх юм бол би товч тодорхой хэлэхэд бол эрхчлөө гэдэг юм байхгүй бол хүний эрх гэдэг юм байхгүй бол ардчилсан тогтолцоо байхгүй. Ардчилсан тогтолцоо байхгүй бол Монгол улсын түүхэнд ч гэсэндээ тийм. Монгол хүн эрх чөлөөтэй байж чадаагүй бүх хугацаанд Монгол улсын тусгаар тогтнол эмзэг байсан. Тусгаар тогтнол гэдгийг харахад хоёр том ойлголт байна. Нэг нь бол бидний ярьдаг хил хязгаарын бүрэн бүтэн байдал. Дархан хилтэй халдшгүй байх тийм. Хилмин. А нөгөөх нь бол бүрэн эрхт байдал гэдэг ойлголт байна. Төрийн бүрэн эрх гэдэг ойлголт байна шүү дээ. Энэ бүрэн эрх гэдэг ойлголт бол их сонио. Нэг талаас энэ төрийн бүрэн эрх хизээ гажуудад оройтдаг гэвэл нэг бол гадны хүчний нөлөөнд орсноос. Айл нэг өөр улсын засгийн газар юм уу гадаадын зэвсэгт хүчний ч юм уу нөлөөнд орсноор бүрэн эрх алдагддаг. Нөгөө нэг юм нь бол авилгалд идэгдснээр дотоодын улс төр бизнесийн бүлэглүүдэд идэгдснээр төр бүрэн эрх хэрэгжүүлж чадхаа болждаг. Одоо жишээлбэл Монгол улсын төрийн ордонд гарч явах ёстой шийдвэр аль нэг бизнесийн байгууллагын офис юм уу аль нэг хэсэг хүмүүсийн одоо уулздаг газар уушин газар юм уу гарч ивэл бүр ихтэй алдагдаж. Яг гэвэл Монгол улсын төр гэдэг чинь энэ ард түмнийг төлөөлдөг хүмүүс өөрсдөө бусдаас хараад бусаар энэ ард түмнийхээ төлөө шийдвэр гаргаж байгааг нөхцөлд бүр их оршдог. Бусдаас хараад бусаар шийдвэрээ гаргаж байгаа хүмүүс. Хууль ёсны хувьд энэ хүмүүсийг ард түмэн Монголын ард түмнийг төлөөлөх эрхтэй хүмүүс бусдаас хараад бусаар шийдвэр гаргахыг л бүр ихтэй байдал гэдэг байгаа шүү дээ нөгөө талаас нь тий. Гэтэл бол бизнесийн нэг хэсэг бүлэг хүмүүс, бизнес улс төр дамжсан нэг хэсэг бүлэг хүмүүс төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа тэр шийдвэрийг гаргаж байгаа бол бүр ихт байдал бол эмзэг алга болж гэнэ гэж үзнэ. Харамсалтай Монгол улсад бол өнөөдөр бол Монгол улсын бүрийн эрхт байдал бол тодорхой хэмжээгээр хэврэгшсэн. Зарим тохиолдолд төрийн шийдвэр төрийн ордонд биш
хууль ёсоор тэр шийдвэр гаргах хэрэгтэй хүмүүсээс өөр хүмүүс гаргаад байгаа нь удаа гэсэн тийм эмзэгдэл байдаг миний хувьд бол. За 3 дугаарт нь шудраг ёс гэдэг ойлголт байгаа тийм. Шудраг ёсыг бид нэр ингээд харьцангуй хэмжих боломжгүй янз бүрээр л хилээлэн л да. Гэхдээ нэг тодорхой юм байна. Шудраг ёс нь ганцхан зарчим байгаа, алтан зарчим. Энэ бол алагчлахгүй байна. Тэгээ 3хан газар шудраг ёс тогтдог. Их ингийн шүү дээ. Хамгийн ихэнд нь хууль тогтоох байгууллагын танхимд шудраг ёс тогтдог. Алагчлаагүй хууль батлагдах хэрэгтэй. Хоёрдугаарт нь засгийн газрын үйл ажиллагаан дээр засгийн газрын үйл ажиллагаа алагчлахгүй байх хэрэгтэй. Яг адилхан хоёр гэмт хэрэг хийсэн үений нэгийг 10 жил өгөөд нэгийг тэнцээ аргалж болохгүй. Алагчлахгүй байх хэрэгтэй. Гуравдугаарт нь шудраг ёс бол шүүхийн танхимд тогтдог. Шүүх шийдвэрээ гаргахдаа алагчлахгүй байх хэрэгтэй. Тэгээ энэ 3 газар л шудраг ёс байж ивэл нийгэм шудраг ёс оршдог. Шудраг ёс гэдгийн цааталт нь дахиад нөгөө нэг асуулт үнэн. Тий. Үнэн оршиж шудраг ёс оршдог. Тэгэхээр бид нар одоо өнөөдөр болж байгаа бүх үйл явдлаар тэг хэвлэл мэдээлэл дээр явж байгаа, олон нийтийн сүлжээгээр явж байгаа янз бүрийн хар бараа мэдээллүүдээс үннийг олж аваад тэрэн дээрээ суурлаад алагчлахгүй шийдвэр гаргаж байгаа 3хан газар байхад л Монгол улсад шудраг ёс оршино. Тэгээ сүүлд нь хэлэхэд бол эрхчлөө, тусгаар тогтнол, шудраг ёс гэдэг 3 юм чинь монголчуудын хизээж хооронд нь салгаж, хооронд нь эсрэгцүүлж тавьж болохгүй. Болдгоо. Үнд зүйл. Үргэлж зэрэгцэн орших. Би нэгэ нөхцөлдүүлж яадаг, бэхжүүлж яадаг нэгдмэл үнд зүйлс. Одоо би танд нэг энэ 100 гэдэг тэмдгийг зүүж өгье. За. Гэхдээ харамттай фонтой цагаан энэ бас үнний эрэлт. Хар цагааны хооронд. Тий. Харыг хар гэх юм бол өөрөө бас батлаа шүү. Наадах чи хар биш байна. Тий. Өөрийн таны хар бол таны л хар. Тий. Миний хар бол миний л хар. Тийм үү? Тэгэхээр биднес ер нь актимик энэ сэтгэлгээнээс холдоод байна да. Тий, ер нь бол бид нар шүү дээ нийгмээрээ үннээс жоохон алстраад байгаа юм шиг сэтгэл төрж. Яагаад гэвэл бидний нийгэмд худал зүйл ноёрхоод байна. Тэгэхээр бид нар дасаад байна. Тэр нь бидний амьдралын хэв маяг болоод байна. Эцээс бидний үнэнд дургүй болж байгаа бидний сэтгэлгээний ардалт нэгдүгээрт нь ялцрал явагдаж байна. Хоёрдугаарт нь бидний нөгөө үнд зүйлс чинь сарниж байна. Тэгэхээр бид нар эхлээд үнэн рүүгээ хэдий ч тэмүүлнэ үү? Хэдий ч үннийг бэхжүүлнэ үү? Тэдий ч бидний үнд зүйлс бэхжиж байгаа арлаа. Ялцрал гэдэг үгийг чинь авилгал гэж үгээр орлуулах хэрэгтэй болчихлоо. Орчуулгыг. Тий. Би бол тийм үү? Тий. А яг оригинал яг англи хэл дээр бол ялцрал гэсэн үг шүү. За тэгэхээр энэний төлөө нөгөө нэг юуны учир цэрэг эрс гэдэг нэг дуу байдаг шүү дээ тийм ээ. Тэгээ тэрэн шиг энэ хэлсэн үгний чинь төлөө нэг зүүж өгнө. Чи бол энэ зуугийн тэмдгийг зүүх бүрэн эрхтэй хүн. Богинохан байна. Чи тэрийн ярилцсан цаг дэндүү богинохан байна. Зөндөө хийм ярмаар ноёлоо дараа сууж ярилцсан. Аюулаа ярилцах юм их бий. Чи юу хүсч мөрөөдөж? Чи юу хүсэж байна одоо яг энэ миний хүсэл бол хөгжил дэвшил. Монгол улсын бүрийн эрх байдлыг бэхжүүлэх. Энэ бол миний мөрөөдөл. Төр хүний амьдралд оролцохдоо өөрийн хязгаартай. Тэр хязгаараас давах юм бол урт хугацаанд хөгжил дэвшил ирэхгүй. Нэг хэсэг хугацаанд бид нар илүү гиз цэцгэлэн байж магадгүй. Нэг хэсэг хугацаанд бид нар амар амгалан байж магадгүй тийм. Гэхдээ хязгаараас давсан юм буцаад эрэхтэй хүн төрөлхтний түүхэн том төлбөр авчирдаг. Цус нулимс болж ирдэг. Тэгэхээр бид нар энэ хязгаарыг энэ төр Монгол улсын төр гэж байгаа юм бол энэ хязгаар нь хаана байх ёстой вэ гэдэг дээр би оюун бодлоо одоо төлрүүлж ирсэн гэх юм уу? Энэ талаар бодож ирсэн хүний хувьд бол Монголын төр хүний амьдралд оролцохдоо яаж оролцох ёстой вэ гэдгийг зааг ялгааг нь зөв тогтоож өгөх ёстой. Нөгөө талаас нь дахиад хэлээ. Төр зүг байх ёстой. Нэг талаас иргэн хүн гэдэг бол хувь заяагаа сонгох хэрэгтэй тий. Хичээл зүтгэлтэй. Хичээл зүтгэл гаргадаг. Өөрийнхөө амьдралыг өөрийнхөө гараар бүтээдэг тийм үү. Энэ бол хөгжил твшлийн үндсэн суурь язгуурна. Тэрнээс биш төр ирээд хүмүүсийн амьдралыг өөрчилж чаддаггүй. Төр улс орныг өөрчилж чаддаггүй. А төр арчилсан төр гэдэг бол яах ёстой вэ гэхээр хүмүүсийн тэр хүсэл зориг, хичээл зүтгэлийг үнгүүдүүлдэг байх ёстой. Үнгүүдлэхээс нь хамгаалдаг байх ёстой. Хамгийн их нязгарч байна. Тэгжээж улс орон хөгжид дэвших үндсийг хамгаалж чаддаг. Тэгэхээр тийм төрийг бий болгохын төлөө оролцъё.
гэсэн тийм хүсэл эрмэлзэлтэй л байдаг. Яасан сайхан. Чи дандаа гүн ухаан улс төрийн нийгмийн энэ хүний гүн ухааны одоо суур асуудлууд төр тулж ярьлаа л да. Тэгээ эцсийн нэг мундаг өвчин тархинд үлдсэн юм юу гэхээр үнний төлөө. Чи академик чанараа алдаагүйгээр барахгүй чи одоо академик чанараа улам бүр тунхагласаар л байх болно. Энэ төрийн өмнө, нийт олны өмнө тийм ээ. Чимдэрж мөнх жаргалын Чимдэрч. Онцод хүн тэр том хурал, тэр их бурхан шишний том үйлийг эхлүүлдэг. Тэр сайхан мундаг сүрлэг хоолоогоор тэр хоолой дуграад эхлэмэгц бүгд нам болдог. ертөнц аниртдаг. Нисчива ялаа хүртэл сонсогддог. Тэгээд тийм сайхан энэ улс таныг сайхан гүн ухаанч тэгээд улс төрч энэ улсынхаа хойч ирээдүг бодож тунгааж явдаг нэг сайхан залуу би танилцуулсандаа маш их баяртай байна. Бүр туйлын баяртай байна. Энэ бол зүгээр л миний оруулж байгаа бас хувь нэмэр. Баярлалаа. Баярлалаа. Ястаа сайхан байна. Кофе гоо яг тийм ч. Баярлалаа.